IELTS-ийн lesson маань 4 хэсгээс бүрддэг. Тэгэхээр би та бүхэнд 4 хэсгийг тус бүрчлэн тайлбарлана гэсэн. За, part 1-ийн хувьд хамгийн түгээмэл ирдэг асуултууд бол ерөөсөө тоо бичих, хүний нэр бичих, өдөр бичих, гариг бичих иймэрхүү асуултууд ирдэг. Тэгэхээр би та бүхэнд IELTS дээр тоо сонсоод хизээч алддаггүй болох 3 аргыг зааж өгье. Нэгдүгээрт чи дандаа холилдож, солигдож бичигддэг, андуурагддаг тэдгээр тоонуудыг яаж зөв сонсох вэ гэдэг тактикийг сурах хэрэгтэй. Хоёрдугаарт тоо болон үсэг холилдсон үед хамгийн их андуурагддаг үсгнүүдийг дуудлагын буюу спеллингийн сурах хэрэгтэй. Гуравдугаарт хурдан хэлэгдэж байгаа урт тоог хэрхэн амжиж бичих талаар тактикийг сурах хэрэгтэй. За хамгийн эхлээд 13 болон 30 дээр 14 болон 40 дээр за яг үүнтэй адил тоонууд дээр хүмүүс маш их алдаа гаргадаг. Тэгэхээр эдгээр тоонууд дээр хэрхэн сайжрах уу гэхлээр ердөөсөө word stress гэдэг зүйлийг гарамгаа эзэмших хэрэгтэй. Ерөнхийдөө бол 13 30 гэхлээр юу сонс хамгийн гол ялгааны хаана байна уу гэхлээр тэр 13 гэдэг дээр бол 13 гэдэг тооны төгсгөлийн teen гэдэг хэсгэл дээр илүү стресс өгчдөг. Тэгэхээр 2 и үсэг дараалаад их шиг дараалцсан байх үедээ илүү урт сонсогдно гэсэн үг байна. Харин 30 гэдэг дээр бол яах нь вэ гэхээр эхний хэсэг дээр үргэлж яваад төгсгөлийн хэсэг илүү богинохон байгааг харж байна. За дараагийн жишээ 40 14 40 14 гэхэлэр яах нь teen гэдэг хэсэг дээр илүү урт байгааз харин 40 гэдэг дээрээ 4 гэдэг хэсэг дээр үргэлж давж гэнэ гэсэн. Тэгэхээр гол ялгаа нь. За тэгээд та нар өөрсдөө цаашаа дэлгэрэнг үзэж ухах гэж найдаж байна. За тэгвэл одоо бүгдээрээ тоо болон үсэгний холимог дээр хэрхэн алдахгүй байх гэж суръя. Томьёо апыг татаад гадаадад суралц. За жишээлх юм бол AR үсэг байж болж байна. За миний хувьд бол маш их алддаг байсан. Гол ялгааг нь ойлгосныхаа дараа ямар тэнэг байсан ойлгосон. Тэгэхээр AR үсэгний гол ялгаа нь ерөөсөө монголчуудын яг одоо нэг бодоод хүлээгээд байгаа шиг R гэж одоо хизээч дуудахгүй. За урт утасны дугаар сонсохдоо бүгдээрээ яаж сайжрах вэ гэхээр нэгт зарим тохиолдолд 0 гэж тоог хэлдэггүй ерөөсөө O гэж тгийг хэлтгийг санах хэрэгтэй. За хоёрт давхар одоо 2 3-аараа байгаа тоонуудыг double triple гэж хэлдгийг санах хэрэгтэй. Жишээлх юм бол 77 гэж байгаа бол 77 гэж хэлэхгүйгээр double 7 гэж хэлчихнэ гэсэн. За дараа нь урт тоог хэлэхдээ ерөнхийдөө бол групп болгож багцалж хэлдгийг сурах хэрэгтэй. За жишээлх юм бол энэ урт тоог за 13 double 5 468 4616 гэх жишээний ингээд салгаж байгаа. Энэ салгалтууд дээр биднэрт бол ерөнхийдөө бол ганц боломж олдож байгаа гэсэн үг. За ярьж байгаа хүн маань тоогоо хэлэхдээ ерөнхийдөө бол маш хурдтай хэлнэ. Тэгэхээр энэ мөчөд та яаж бүгднийг барьж авч бичих вэ гэхээр тоогоо ерөнхийдөө 2 хуваачих. За эхний хэсэг дээр шууд зэрэг одоо ярьж байгаа хүнтэйгээ зэрэг бичиж аавна гэсэн үг. Харин төгсгөлийн хэсгийг чи өөрөө тухайн одоо хэсгийг бичиж авах явцдаа төгсгөлийн хэсгийг сонсоод тэгээд толгоондоо эсвэл амандаа ингээд тогтоож цээжилж аваад тэгээд хичнээн track маань дууссан ч гэсэн төгсгөлийн хэсгийг ингээд өөрөө өөртөө хэлээд цээж бичигчүүлж байгаа юм шиг хэлчихнэ гэсэн. Тэгэхээр энэ одоо өгсөн хэдэн зөвлөгөө маань та бүхэнд хэрэгтэй байсан байх гэж найдаж байна. Тэгэхээр дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Томьёо апыг татаад гадаадад суралц.